Цэнгэг аялал. За ингээд загшлын спортын спиннингийн төрлөлийн хичээл та бүхэндээ ингээд орох чинь одоо спиннингэр бол загсанд орсон ихэнх хүмүүсийн одоо төрөл бол спиннингийн төрөл байгаа. Одоо илүү их одоо Монголын загсчдын хувьд бол юу спиннингээр ханхнасаа загсчж ирсэн. За энэ спортын хичээлийг та бүхэндээ оръё. Тэгээ сайхан шимтэн сууж хаалт суух нь уу? Анхан шатны сургалтанд ингээд анхан шатныхаа хүмүүст зориулсан шүү. Загшлах спортыг одоо сонирхож хоббигоо болгож байгаа хүүхд залуучуудаа Цэнгэг клубын зүгээс та бүхэндээ ингээ анхан шатны сургалтыг одоо эхлүүлж байна. За мэдээж загшлах спорт маань өөрөө маш олон тийм төрлийн одоо ерөнхий одоо бүтцээс аваад үзүүл ингээд уурга байна. За мэдээж ингээд дамар байна, утас байна. За тэгээд мэдээж ингээд хиймэл өгөөшүүд ингээд байж байгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө хичээл дээр та бүхэндээ за уурга хэрхэн сонгох, за уурга маань ямар одоо гол дээр ямар загас барих гэж байгаасаа шалтгаалаад одоо хэрхэн зөв сонгох. За уурганыхаа дээр байгаа ийм деталь энэ тэмдэглэгээнүүд байна. Эдрийг одоо хэрхэн таних, унших. За энэ талаараа ингээд та бүхэндээ хичээлээ эхлүүлье. За тэгэхээр хүмүүс ингээд ерөнхийдөө маш олон ийм асуултууд манай клубт бас ирдгэлтэй ингээд за ийм уурга авсан байна. Тэгээд одоо энэ дээр ямар өгөөш хэрэглэх үү, хаана шийдэх үү гэх мэтчлэн хүмүүс ингээд уурга буруу сонгох, өгөөшөө буруу сонгосноос болоод ингээд одоо өгөөшийн маань тоглолт нь буруу байх. За тэгээд одоо том гол дээр очихдоо дандаа жижигхэн уурга авч явал одоо хол шидэх юм буюу одоо кастинг хол шидэх юм боломжгүй байдаг. Тэгэхээр ингээд яг ямар гол дээр очиод ямар загслахаас шалтгаалаад одоо таны уурганы сонголтууд, дамар, өгөөшний сонголтууд маань ингээ гарч ирнэ. За жишээ нь та бүхэндээ ингээд спиннингийн загсчлалын талаар та бүхэндээ одоо ингээд хэлье. За мэдээж спиннингийн загслал маань одоо маш олон төрлийн ийм одоо уургануудтай. За мэдээж уурга маань өөрөө одоо ингээд ийм 2 салдаг. За 3 салдаг. За ийм телескоп буюу одоо ингээд шууд өөрлөгөө хураагддаг ийм зориулт ийм жижигхэн болцдог. Ийм уурганууд одоо ингээд байдаг. За одоо энэ миний өнөөдөр авчирсан уурганууд маань одоо энэ телескоп уурга байна. За энэ болохоор ингээд 2 салдаг жижиг загсан зориулах уурга байна. За ингээд том загсан зориулах уурганууд маань ингээд байж нь илүү одоо бүдүүн те илүү даацтай. За ингээд 3 салдаг юм уурга байна. За тэгэхээр уурганууд маань бол ерөнхийдөө fiberglass за карбон материалаар хийгддэг. За бүр одоо дээр үеэс авах юм бол мэдээж модоор хулсаар одоо ингээд уургыг хийж үйлдвэрлэж одоо загслалт дээр одоо хэрэгэлд ашигладаг байсан. За одоо үед бол ингээд мэдээж технологийн дэвшлиг ашиглаад янз бүрийн одоо уургануудыг үйлдвэрлэж байгаа. За ялангуяа одоо ингээд карбон уурганууд бол ихэвчлэн одоо үйлдвэрлэгддэг. За карбон уурга маань өөрөө одоо ингээд энэ жижигхэн загсан зориулагдсан энэ уурга маань их хөнгөн одоо гарт ирж байгаа мэдрэмжийг илүү одоо загас ингээд дэгэнд ороод ирэхэд бол ингээд гар дээр шууд уургаараа дамжуулаад тэр загасны орж байгаа одоо мэдрэмжийг одоо шууд гар дээр хүлээж авах юм боломжтой байдаг. За мэдээч хүмүүс ингээд уурга авахдаа юун дээр анхаарах вэ гэхээр хамгийн гол зүйл маань дээдлийн тэмдэглэгээ байгаа. За энэ тэмдэглэгийг ингээд эхлээд уншиж таньж сурах хэрэгтэй. За энэ уурга маань болохоор 602 ультралайт ийм загварын уурга байгаа. Ультралайт маань бол хамгийн хөнгөн одоо жанрын ийм уурга байдаг. За 6 паунд буюу 6 фут буюу энэ метр 83 урттай ийм уурга. За утас нь болохоор 2-5 паундыг ашиглах ийм одоо хэмжээг заагаад өгсөн байдаг. За энэ дээр энэ уурган дээр ашиглах одоо өгөөш маань 0.8-аас 5 грамм ийм өгөөшг ашиглана гэдэг ийм тэмдэглэгэнд байж байгаа. Тэгэхээр хамгийн дээд нь 5 грамм буюу одоо нэг ёсондоо
ийм хэмжээний жижигхэн одоо өгөөшийг одоо энэ уурганд ашиглаж загасчлана гэсэн үг. Тэгэхээр яг анханасаа ингээд уурга зөв сонгоод одоо ямар өгөөшин дээр ямар уурга хэрэглэх үгээд эхнээсээ зөв сонгочвол за загасчил дээр маань бол илүү таныг одоо ингээд амар загас барих одоо энэ уурга, дамар, утас өгөөшний баланс ч бол маш сайн таарж өгдөг байгаа. За жишээ нь энэ өгөөш ихэд бол ингээд 5 г-ийн өгөөш байна. Тэгэхээр одоо яг энэ уурган дээр бол одоо маш сайн тоглолттой. Тэгээд энд орсон загасыг бол төвгүй одоо гаргаж ирэх юм уурга байна. За одоо энэ уургыг ингээд та бүхэндээ танилцуулъя. Энэ маань ингээд телескоп уурга байгаа. За энэ маань ингээд авч явахд бол ингээд ийм хэмжээний урттай байдаг бол телескоп уурга маань ерөнхийдөө ийм богинохон. За ерөнхийдөө бол хийцийн хувьд бол яг одоо зориулт маань бол ижлэхэн. Гэхдээ ингээд ийм дотгошоогоо хураагддаг юм бид. Одоо ингээд дотроосоо гарч ирнэ. Ингээд урт бол энэ бол ингээд 2 м 10 см урттай. Энэ дээр бас тэмдэглэгээ нээж чинь 210 гээд. За энэ талтаа ингээд энэ уурганд ашиглах одоо өгөөшийн хэмжээг заагаад өгсөн байгаа. 10-аас 30 г-ийн өгөөшийг хэрэглэнэ гэд. За тэгэхээр хүмүүс ингээд хамгийн гол нь уургаа сонгохдоо ямар материал байна? За энэ хэр хэмжээний урт уурга байна? За тэгээд ямар өгөөш хэрэглэх грамын заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр одоо хүмүүс ингээд уургаа сонгохдоо одоо энэ тэмдэглэгийг харахгүйгээр шууд ингээд уургаа авдаг. Одоо ерөнхийдөө ингээд хараал авчдаг. Тэгэхээр яах вэ гэхээр дараа нь ингээ өөрийнхөө зорилтод одоо өөрийнхөө одоо тэр хүссэн уурга аваагүй байх те дахин одоо ингээд уурга авах юм одоо нөхцлүүд бүрддэг. Тийм болохоор эхнээсээ авахтаа л одоо уурганыхаа ерөнхий бүтэц за ийм уртын хэмжээ за 2-3 салдаг за үүндээ тохирсон одоо хугалахгүй тулд одоо хамгаалсан цүнх сав гэх мэтээр одоо ингээд уургнуудаас хамгаалах байдлаар одоо уурганыхаа сонголтуудыг хийж ээж бас ингээд өөрийнх нь давхар юм хамгаалсан цүнхийг бас авах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол тээвэрлэх явцад бол ингээд хугардаг. За ерөнхийдөө энэ уурга маань бол ингээд 2 м 83 см-тай учраас ерөнхийдөө энэ голын одоо загасчлалт зориулагдсан. За илүү хөнгөнжинтэй за маш жижиг өгөөш хэрэглэдэг учраас жижиг загасны уурга гэж хэлж болно. За 2-оос 3 кг-ийн загасыг бол ерөнхийдөө бол дээд хэмжээнд бол тиймэрхүү гаргаж ирэх боломжтой. За тэгэхгүй ингээд энэ дээр нь байгаа тэмдэглэгээнээс зөрөөд том өгөөш шийдэхэд бол одоо уурганы баланс алдагдаад одоо уурга хуглах юм одоо боломж бүрднэ. Тийм болохоор яг энэ дээр нь одоо уурганыхаа технологийн дагуу одоо өгөгдсөн тэр одоо хэмжээнд нь одоо өгөөшөө хийх, лайна хийх одоо үүндээ таарсан дамар ашиглах ингэж загасчлана. За нуурын уурганууд бас байдаг зориултыг. За нууран дээр бол ихэвчлэн дандаа урт хэмжээний уургууд байдаг. Нуурч өөрөө өргөн дэлгэр том юм хэмжээтэй учраас одоо хол каст их буюу холын шидэлт хийж одоо ихэвчлэн загасчилдаг байгаа. Тэгэхээр аль болох одоо 2 м 10-аас дээш санжийн уургыг хэрэгжилж илүү одоо хол каст хийх юм боломж бүрднэ. Тэгэхээр нууран дээр загаслах байгаа. За тэгээд гол дээр загаслах бол ерөнхийдөө ингээ уургаа бол хүн ямар нэгэн байдлаар одоо зөв сонгож за нэг уургатай байж бас болохгүй. Одоо аль болох ингээд жижиг загсан зориулагдсан, за дунд том загсан зориулагдсан ингээд уургнуудаа боломжоор ингээд авчвал хаач утсаа одоо шитгэхэд ингээд өгөөшийн сонголттой, уурганы сонголттой ингээд байж байгаа. За тэгэхээр уурга маань бол өөр ингэсэн ийм бас ийм хамгаалсан ийм одоо энэ телескоп уургууд ялангуяа ийм өөр ингэсэн ийм хамгаалсан үзүүрээ хамгаалсан ийм савнуудтай байдаг. За тэгэхээр одоо энэ 2 салдаг, 3 салдаг уургнууд бол ихэвчлэн зориултын тийм одоо уур хамгаалах ийм одоо савнуудад одоо хийж тээвэрлэнэ. За тэгхгүйгээр хүмүүс маань өөрсдөө шууд ингэж одоо авч яваад одоо хуглах. За тэгээд дахиад одоо энэ уурганы маань энэ баланкууд нь өөрсдөө ингээд ийм засвар авах яг боломжтой байдаг. Тэгтэл яг анх үйлдвэрлэгдснээс бас илүү одоо уян байдлаа алдах. За тэгээд дахин одоо хуурах юм боломжууд байдаг учраас аль болох тээвэрлэх явцад одоо анхаарч явах хэрэгтэй. Аль болох зориултын саунд нь хийгээд ингээ явнаа. За энэ уурга болохоор одоо том загасны уурга байна. За энэ уурганы хувьд болохоор 2 м
40 см урттай 3 салдаг одоо ингээ илүү одоо энэ уургыг бол илүү хүнд. За тэгэхээр энэ маань илүү даацтай. За энэ дээр бас тэмдэглэгээ нь байж байгаа. Эмэгтэйчүүд ихэнхдээ Instagram дээр байгаа ирчүүдийг л гараашилдаг. Гэхдээ амьдрал дээр начиг залуу сонгочдөг. Энэ бол ультра мэдрэмж. Өндөр, нам, фигурны, галбир чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л талсан гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Энэ бол ультра мэдрэмж. 2 м 40 см урттай. За энэ уурган дээр бол ингээд сантиметрээр ингээд тодорхойлогдсон байна. За 15-аас 50 г юм өгөөш их боломжтой. Тэгэхээр нэг ёсны энэ уургаар илүү том өгөөшийг одоо хол шитгэхэд энэ уурга маань одоо хуурахгүй өөрийн гэсэн одоо энэ технологи нь ингэж үйлдвэрлэж байгаа учраас илүү том өгөөшийг шидчихэж том загас одоо барих юм боломжтой уурга байж байгаа. За энэ маань болохоор ерөнхийдөө дундаж уурга. За 2 м 10 см тийм урттай. За 10 г-аас 30 г-ийн өгөөш шидэх боломжтой энэ уурга. За тэгээд энэ Shimano-гийн уурга маань бол илүү хөнгөн. За энэ уурганд би аягүй дуртай. За жижиг өгөөс шидэж болно. За том өгөөс шидэж болно. За том загас орлоо гэхэд бол хуурахгүй. Өөрийн гэсэн одоо 30 хүртэл граммын өгөөс шидэх учраас тэр хэмжээгээр одоо даацсан тодорхойлогдно. За тээвэрлэхэд бол илүү хялбар байдаг юм телескоп уургууд ийм богинохон болчдөг. За ингээ үзүүрээ хамгаалах юм өөрийн гэсэн зориулт юм одоо савтай. За тээвэрлээ явж байхдаа ингээ шууд машиныхаа урд ч юм ингээ тавиад явчихад их боломжтой байдаг. Тэгээд заавал зориултын тийм одоо цүнх одоо шаардлагагүй гэж хэлж болно. Одоо энэ загслын төрөлд маань бол ерөнхийдөө за Монгол орны хувьд бол нуур гол ихтэй. За тэгэхээр бол ерөнхийдөө манай энэ Монгол одоо хотод одоо борлуулагч байгаа энэ уурганууд маань ерөнхийдөө дандаа Монголынхоо тий орчин нөхцөл таарсан юм уургануудыг одоо зарж байна. За уурга маань бол ерөнхийдөө далайн уурга байна. За нуурын уурга байна. За тэгээ гол дээр буюу цэнгэг усны голд одоо загслах юм 3 төрлийн уурга гэж одоо хэлж болно. Тэгэхээр одоо Монголд бол мэдээж далаагүй учраас одоо далайн уурга бол ихвчлэн их том юм бүдүүн байдаг. Одоо энэс одоо их том байна гэсэн. Тэгэхээр илүү том загсан зориулагдсан байдаг. Тэгээ ялангуяа одоо ингээд ийм хүнд маш хүнд. Тэгэхээр одоо том загас ирж иж одоо тэр ачаалж байгаа ачааллыг одоо гартаа авч тэгжиж одоо кафег авах одоо юм боломжтой. За нууран дээр бол мэдээж аль болох юм урт хэмжээтэй. Тэгээд ерөнхийдөө би яг хүмүүст ингээд зөвлөгөлдөө ингээд аль болох хөнгөн ийм жанрын уурганууд авч байгаарай. Тэгжээж одоо хүн ингээд кафе мэдрэхтэй тэр одоо загшлах одоо тэр хамгийн гол үндсэн одоо тэр хүний дурыг одоо сонгоод байгаа дур хүслийг одоо хобби болгоод байгаа зүйл маань бол ерөөсөө тэр уурганд орж байгаа загасны ачааллыг одоо биедээ мэдрэх. За тэгээд тэр загасаа сайхан бариад зургаад аруулаа буцаагаа тавьдаг. Иймэрхүү одоо чиглэлээр ингээ хөгжүүлээд явбал их зүгээрээ. Та бүхэнд одоо энэ дамраа яаж сонгох талаар сургалт хий, товч мэдээлэл өгье. За хүмүүс ингээд уургаа сонгоцсон тэнгүүтээ дамран дээр бол нэлийн бас саад бэрхшээл тулгардаг. Яагаад гэвэл дамран маань спиннингийн төрлийн дамран маань өөрөө болохоор ингээд их бас маш олон төрлөх байдаг. За 1000, 1500, 2000, 2500, 3000, 4000, 5000 эргэлттэй одоо ийм өөрсдийн ийм хэмжээтэй дамрнууд байдаг. За тэгэхээр мэдээж уурга та ямар одоо гол дээр загслахаасаа шалтгаалаад мэдээж уурга сонгоцсон үедээ одоо дамраа зөв сонгоно. За энэ уурган дээр бол би ингээд 1500-ийн дамар хийцэн байж байна. За яагаад гэхээр би энэ уургаараа энэ их хөнгөн уурга учраас би энэ дээр илүү одоо тээвэрлэхэд одоо хялбар байдаг болохоор би энэ уурганд 1500-ийн дамар хийгээд за ингээд 0.20 мм-ийн юм утас хийцэн байж байна. За энэгээр одоо нэг осны 5-аас дээш граммын одоо өгөөшнүүд хийж ингээд шийднэ. За хүмүүс ингээд дамар сонгохдоо хөнгөн уурган дээр илүү хүнд дамар хийгээд байдаг ийм тал байдаг. За тэгэхээр нөгөө нэг гой хөнгөн уурга маань илүү хүнд болчихно. Тийм болохоор аль болох л одоо хөнгөн хэмжээний ийм дамарнууд буюу энэ брэнд дамарнуудыг одоо хэрэгжилж сурах хэрэгтэй. За энэ дамар маань бол Salmo брендийн
1500-тай за ингээд 8 шархтай юм дамар байж байгаа. За тэгэхээр бүх дамар маань дээр юм тэмдэглэгээтэй байж байгаа. За 0.20 мм-ийн утсыг за 150 м-ээр ороох. За 0.18 мм-ийн утсыг одоо илүү ихтэй 180 м ороох ч гэдэм юм 200 м ороох ч гэдэм юм бүгд юм тэмдэглэгээнүүттэй байж байгаа. Одоо жишээ нь энэ Shimano-гийн том дамар дээр ярив. За энэ дамар маань өөрөө 4000-ийн дамар. За энийг болохоор ингээд илүү том загсанд одоо зориулж одоо ашиглана. За энэ дамар маань өөрөө спиннингийн дамар маань бүтэц их томтой. Дотор нь одоо маш олон төрлийн одоо эргэлдэх энэ механизмыг тохируулж яадаг одоо шааргнуудтай. За тийм болохоор хүмүүс ингээд дамраа сонгочоод юу шиг ингээд флайн дамар ч өөрөө бүтцэн их маш энгийн байдаг. Зөвхөн цоочтой тэгэл болоо. Энэ маань дотроо ингээд маш олон төрлийн одоо ийм нарийн бүтцтэй учраас хүмүүс ингээд ус руу хийгээд идэг. За ус руу хийхээр ус чинь өөрөө дотроо ингээд юутай маш юм нарийн ширхгийн тоосонцор одоо шороонууд урсч идэг. Тэгэхээр энэ дамар руугаа ороод одоо гимтээдэг. Нэгээс нь ингээд дуу шуу орно. За тэгээд нөгөө нэг хийгдсэн байж байгаа үйлдвэрийн нөө тослогоонууд маань одоо ингээд алдагдаад дуу ороод сүултээ ингээд гацдаг болно. Тийм болохоор аль болох ингээд бороонд н орохгүй, за аль болох ингээд усанд хийхгүй ингээд байхыг та бүхэнд зөвлөж байна. За энэ уурга маань ингээд энэ дамар маань ингээд 4000-ийн хэмжээтэй одоо энэ дээр байгаа тэмдэглэгийг та бүхэнд харуулъя. Энэ дээр ингээд тэмдэглэгээ нээж байгаа. За 0 одоо 25-аас дээш утсыг одоо хийгээд тэд 200-аас 250 м ороох юм боломжтой. За одоо энэ дээр бол ингээд нилон утас буюу одоо энэ моно утас за ийм тайпууд одоо энэ тайптай ийм лайнуудыг хэрэглэнэ гэдэг энд нь бүр ингээд тэмдэглэгийг нь маш ингээд одоо юутай ингээд одоо тайлбарлаад бичсэн байж байна. За 0.30 мм-ийн утсыг одоо 180 м-ийн хурдтайгаар ингээ ороох боломжтой. За энэ дамрууд маань өөрөө одоо ингээ өөрийн гэсэн юм спулт байгаа. Одоо энийг ингээд салгаж та бүхэнд үзүүлье. Одоо энэ дамар дээрээ одоо би энэ сүлжмэл утас хийцэн байж байна. Тэгэхээр яах вэ гэхээр илүү одоо ингээд өгөөш ямарваа нэг юм тэглэлээ за эсвэл том загас орсон үед бол одоо алдах боломж баг байхгүй одоо тасрахгүй гэсэн үг. Сүлжмэл утаснууд илүү даацтай байдаг. Одоо энэ флорокарбон за монофиламент утаснуудыг бодвол илүү даацтай. Тэгээ хэд дахин даацтай гэж хэлж болно. За тэгэхээр хүмүүс дамар авахтаа яг нэг төрлийн дамар бас авч болно. Хоёр уурхтай хүн бол. За тэнгүүтээ энийгээ салгаад энэ спүүлээ одоо ингээд дахин нэгийг запаасанд авчих юм бол энэ дээр илүү даацын одоо утас ороох ч гэдэм үү те. Ингээд энийг ингээд дахин ашиглах юм боломж байдаг. За одоо энэ дэлгүүрүүд маань бол ерөнхийдөө сүүлийн үед бол их гоё маш олон төрлийн сонголттой. Тэгээ спүүлүүд мөртл ингээд давхар ингэж одоо борлуулагддаг болцсон байгаа. Тийм болохоор та бүхэн өөрийнхөө уурганд таарсан одоо дамрыг аваад одоо жижиг уурганд жижиг одоо дамар хийгээд том уурганд том дамар хийгээд аль болох одоо балансыг тааруулаад ингээд загшлалтаа одоо хэрэглээрэй. За энэ уурга маань бол запас энэ дамар маань бол запас юм спүүл одоогор байхгүй. За би зөвхөн ийм сүлжмэл даацын одоо утас хийгээд одоо том тул загас ч гэдэг юм уу те том цурхаа загас нуурын цурхаа голын цурхаа гих мэт юм том загасанд одоо зориулж одоо энэ дамрыг би одоо энэ том уурганд одоо ашигладаг. За Shimano-гийн дамрнууд маань ерөнхийдөө хүмүүс одоо их ашигладаг байгаа. Илүү одоо чанартай, за эргэлтийн хүч сайтай, за ингээд утсаа хураахтай илүү одоо хурдан тэгээд маш чимээгүй дуу ахгүй. Одоо ингээд сул орхиход бол энэ маань ингээд эргэлдэж явах жишээтэй. За энэ сүүлийн дамрнууд маань ингээд төгжийн хүртэл ингээд шууд ингээд бариулаа ингээд хураадаг болцсон. Их амар болсон ингээд. За ийм дамрнуудыг манайхан ашиглахдаа бас би энийг одоо гарын одоо 2 дахь удаа худалдаж авч ирсэн. Яагаад вэ гэхээр ингээд тээвэрлэх явцдаа энийг ингээд сул орхигдсан байсан чинь ингээд энийг гээж исэн, алгуулж исэн. Тэгэхээр одоо энэний ганц сул тал нь бол одоо энэ маань гээгдэх юм боломжтой. Эндээсээ нөгөө төгжөө байхгүй учраас тийм болохоор манайхан ийм дамар авах юм бол аль болох одоо зориултын цүнхэнд нь хийгээд
тээвэрлээрэй гэж одоо та бүхэндээ захий. За энэ дамар маань болохоор ингээд арай өөр. Эндээсээ ингээд төгжжтэй байгаа. Эндээсээ төгжжтэй учраас энэ маань шууд одоо ингээ хураагдана. Реклам дээр дандаа кул залуучууд алхдаг. Гэхдээ амьдрал бол реклам биш. Өндөр, нам, фигурны галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л тансаг гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Найзуудтайгаа зүгээр л тулга. Энэ бол ультра мэдрэмж. Илүү амархан сулраад юу гэдэг гээгдэх боломж баг байхгүй. За тэгээд дамар маань өөрөө одоо зүүн гараар ингээ эргүүлнэ. За баруун гараар ч эргүүлдэг хүмүүс байгаа. Яг гоо ингээд хүмүүсийн л анх нөгөө буруу сурахаараа ингээд хүмүүс нөгөө шидэж байгаа техникээ ингээд засч чаддгүй байдیں۔ Одоо жишээ нь хүмүүс ингэдэгтэй энэ уургаараа ингээд баруун гараараа бариад кастинг хийчээд буцаад энэ гарандаа бариад ингээд дамраа эргүүлдэг. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд өгөөш одоо тодорхой хэмжээний голын гүнд ингээд живлээхэд тэрийг ингээд живээд доошоо газарч явах одоо энэ хугацааг одоо илүү урт болгож яах гэсэн үг. Одоо би болохоор шууд баруун гараараа шидээд шууд зүүн гараараа хураадаг. Тэгэхээр энэ маань ямар ч юм цаг алдахгүй гэсэн үг. Тэгэхээр манайхан анханасаа ингээд шийдэлт энэ зүүн баруун гарын дамарныхаа эргэлдэх энэ гарыг зөвтөлт нь ингээд бариад сурчих юм бол илүү одоо та бүхэн анханасаа ингээд зөв сурчулаад хэрэгтэй. Тий. Тэг солгоо хүмүүс бас бэж болно. Солгоо хүмүүс мэдээж одоо солгоо гарын каст хийх ингээд боломжтой. Одоо энэ дамар маань ингээд дээрээ юм төгжээтэй байж байгаа. Одоо энэний буцах хүчийг ингээд тааруулсан юм төгжөө байж байгаа. Буцах хүчийг тааруулна. За яагаад ийм буцах хүч байдаг вэ гэхээр уургач өөрийн гэсэн нумрах ийм одоо чадвартай байж байгаа. Нумарж байгаа тэр загас ороод ингээд нумарж байгаа энэ даацыг шууд уурган дээр ачааллуулахгүй тулд хамгийн гол нь энэ дамар дээр бас ачааллыг шууд өгөх хэрэгтэй. Энэ утас маань ингээд буцаж явах хэрэгтэй. Ингээд дамар маань ингээд татах хүчээр ингээд загас орсон үед загас маань мэдээж цаашаа явна. Тэр үед нь ингээд буцаалтыг ингээд өгж гин. Тэгээ буцаалтыг өгөөд энэ дамран дээр их одоо уурган дээр их ачааллаа аль талдаа тэнцүү хувааж өгнө гэсэн. Тэгэхээр энэ дээр байгаа энэ цоожийг бүр тас ингээд ямар ч ингээд буцах боломжгүй болгоод ингээд бити цоожлороо аль болох ингээд буцах боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Цоожоо зөв тааруулаад ингээд сул гүйжих хэрэгтэй юм ингээд. Мэдээж суус байж болохгүй тодорхой хэмжээнд ингээд энэ хүч маань нэлээд татжиж ингээд буцах хэмжээнд байхаар. За яагаад ингэж вэ нөхөр загас орсон үед бол шууд ачаал уурган дээр ирнэ. За тэгэхээр ингээд энэ утас маань гүйхгүй болвол одоо энэ сатурк буюу энэ лайн маань өөрөө шууд тасрах боломжтой. За зангилаага буруу хийсэн байвал тасрах боломжтой. Гих мэтчсэн. Тийм болохоор уурганд ачаал ирж байгаа ачааллыг дамралуугаа шилжүүлээд аль талдаа ингээ балансыг нь тааруулаад тэгэх юм бол загасаа алдахгүй байна. Ингээ буцах. Тэгээд ингээ татна. Тэгээд загас орсон үед ингээ аль болох ингээ энэ дамарныхаа энэ төгжийг ингээ манайхан маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд шидэж явах явцдаа спиннингийн одоо ганц одоо хүмүүс нэг уурга хуглах өгөөшөө ингээд савлт хийгээд каст хийж явахдаа ингээд бас өгөөшөө тасдах ийм боломж нь юу гэдэг вэ гэхээр дамран дээр хамгийн гол зүйл маань одоо ингэж лайнаа ингэж бариад энэ төгжийг ингэж заавал тайлж шин. Тэгэхгүй хүмүүс ингээ мартчихад одоо анх сурж байгаа хүмүүс маань те энийг мартчихад шууд ингээ шидэнгүүд мэдээж эн чинь гүйхгүй ямар ч боломжгүй. Тэгэхээр өгөөш маань ирээд одоо уургаа цохиж байд юм өөрийгөө цохиж байд юм уу те ингээ тодорхой хэмжээнд гаргаад ирсэн өгөөшийгөө. Тэгэхээр ингээ өөрийгөө гимтэх, уургаа хууглах. За өгөөш маань одоо харваад ингээ тасраад явах ч байд юм уу. Тийм болохоор юусэн шидэх болгондоо ингээ уургаа зүв барина. Дамарныхаа энэ хоёрд ингээ гарынхаа дундуур ингэж хийгээд тэгээд лайнаа бариад энэ төгжигээ заавал буулна. За тэгээд шидээд өгөөш маань тодорхой хэмжээний голын нэг газар буугаад буусан үед энийгээ буцаагаад ингэж байрлал. Буцаагаад ингэнэ гэсэн үг. Тэгээд дамраа ингээ эргүүлж эхэлнэ.
өгөөшө тоглуулж эхэлнэ гэсэн. Тэгэхгүй болохоор хүмүүс ингээд шууд энийг ингээд яг ингээд марцсан тохиолдлууд одоо бас зөндөл байдаг. Одоо сурцсан хүмүүс хүртэл ингээд мартдаг тохиолдлууд байдаг. Тийм болохоор энийг маш сайн анхаарч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд өөрийгөө ингээд савлах хүчиндээ өөрийгөө ингээд дгийг одоо энэ өөрлөгөө чиглүүлэх ийм боломжууд бүрддэг шүү. Тийм болохоор манайхаа яг энэ дамарныхаа одоо энэ бүтцийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ маань өөрөө ингээд тодорхой хэмжээнд иргэн. Энийг энэ доороо юм түгжээтэй. Энэ түгжээгээр нь ингээд буцаах энэ яг энэ утас гүйж байгаа яг энэ зам дээр нь яг уурганыхаа доотлолд байрлуулад ингэж одоо энэ техникийг маш сайн сурах хэрэгтэй. Одоо энэ доор орц үед бол ингэж барих боломжгүй болно. Тийм болохоор энэ доотлын цоожоор нь буцаагаад яг эндээ байрлуулна гэсэн үг. Тэгээд ингэж байгаа шийднэ. Цоож. Тэгээд өгөөш буулаа сав. Шууд одоо ингэж байралтаа ирүүлнэ. За тийм болохоор ингээ манайхан шийдэлт хийхдээ энэ түгжээний байрлалыг маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо энд ирсэн байвал ингээд сатурк авах боломжгүй болчихж байгаа. Тийм болохоор энэ доотлын түгжээгээр нь энийгээ буцаагаад яг энэ зөв байрлалд нь байрлуулад түгжээгээ түгжлээ. Ингээд замаа ингээд зөв тааруул. Энэ лайныхаа гүөх замыг. Тэгээ уургаа шидлээ. Өгөөш гол дээр буус үед шууд буцаагаал пар. За тэгээд уургаа ингээд дамраа хураагаад эхэлнэ дээ. Цэнгийг аялал.